За ер нь орчин үеийн цэрэг дааны онол номлолд монголчуудын цэрэг байлдааны стратеги тактикийн талаар хэр их авч үздэг вэ? Энэ одоо хэр ач холбогдолтой сэдв бэ гэдгээр яриагаа эхлэе. Ер нь бол 20 дугаар зуунаас эхлээд монголчуудын байлдааны стратеги тактикийг бол нэлээд судалж ирсэн ийм зүйл харагддаг. Жишээл одоо Гитлерт зориулж бараг 7-8 брошюр хийсэн гэсэн нэг тийм мэдээ уншиж ирсэн би. Монгол цэргийн байлдааны тактикаар. Нэрэж бас одоо Германы армийн нөгөө цахилгаан дан гэж нэрлэгдэх чинь Blitzkrieg. Тэрний тактикийг үзэх юм бол яхаар авахгүй Монгол цэргийн одоо дандаа гүний байлдаан хийдэг, тулмалдаг. Тэ нөгөө өдрөөний танкын армууд фронтыг ингээд хоёр талаас нь сэтлээл ингээл тулам хийгээл ингэж байлддаг. Энэ бол яг Монгол цэргийн байлдааны тактик харагдаад идэг л да. Зөвхөн энэ талаар Америкийн судлаачдын бичсэн судалгаануудыг би бас сонирхож уншиж үзчихсэн. Жишээлбэл Америкийн армийн Ахмад Дана Петерт гэж хүний бичсэн судалгаа. Тэр судалгаан дээр мань хүн ямар дүгнэлт гаргасан байна гэхээр энэ Чингис хааны байлдааны стратеги тактик бол орчин цагийн агаар газрын байлдааны онолыг 13 дугаар зуунд хамгийн шилдгээр хэрэгжүүлсэн жишээ байна гэж ингэж бичсэн байгаа. Энэ агаар газрын байлдааны онол гэдгийг бол Английн генерал Фуллер гэж хүн 20 дугаар зууны эхэнд анх боловсруулж гаргасан ийм онол байдаг. Энэ бол ер нь бол 1976 хүртэл НАТОгийн онол, цэргийн онол бол идэвхтэй хамгаалтын онол гэж, active defense гэж тийм онол байсан. Тэгээд 76 оноос 2001 он хүртэл бол энэ агаар газрын байлдааны онолыг хэрэглэдэг болсон. За 2001 оноос хойш бол бүх талаар ноёрхох гэдэг ийм онолоор солигдсон байгаа юм л да. Тэгээд энэ агаар газрын байлдааны онол гэдэг нь юу юм бэ гэхлээр зэрэг орчин цагийн байлдааны үйл ажиллагаа бол маш их өндөр урдтай, маш их түргэн хөрнөлттэй. Тэгээд маневрын байлдааны шин чанартай. Тэгээ ирэхээр зэрэг байлдааны их олон жижиг голомтуудын тэнд үүсээд за тэгээд тэрнтэй холбоотой цэргийн нэгдсэн удирдлага алдагдах нөхцөл байдал байнга гарах. Яг л ингээд энд нэг голомт гэд ингээд ирэхээр зэрэг. Тэгэхээр зэрэг энийг тулгуурлаад цэргийн анги нэгтгэлийн даргамаар бие дааж шийдвэр гаргах чадвартай байх хэрэгтэй. Өөрөлдвөл одоо бүүмэд 100-ын дарга 1000-ын ноёноос асуудаг. Нөхөө 1000-ын ноён хаан чим 15 км-ийн цаана байгаа шүү дээ. Тэгээд асуугаад элчин буцаж ирсээр байтал байлдааны талбар дээрх нөхцөл байдал ч өөрчлөгдөж штэ. Тийм учраас тэр 100-ын ноён бол яг тэр газар л байлдааны шийдвэр гаргах бүрэн хэрэгтэй байх хэрэгтэй ч гэдэг юм уу. Тэгээд агаар газрын цэргийн анги нэгтгэлүүдийг уялдаа хангах чадвартай байх хэрэгтэй гэж өөрөлдвөл за одоо би ийшээ ингээд давталж орохын тулд одоо юутай нисэх хүчнийхэнтэй холбоо бариад эхлээд бөмбөгдүүлэх хэрэгтэй. Дараа нь их ууныхантай холбоо бариад их ууны гал энд одоо нээх хэрэгтэй. Тэгээд манай давшилт эхлэхэд одоо танкийнхантай холбоо бариад танк жигүүрээр орж ирэхтэй ч гэдэг юм уу. Ингэж одоо юу гэхээр явган цэргийн ангийн дарга бол ийм олон шийдвэрийг зэрэг гаргаж чадах чадвартай, тэр цэргүүдтэйгээ холбогдох боломжтой байх ёстой гэсэн ийм юу гэдэг. Ер нь тэгээд агаар газрын дайны онолоор бол маш их чухал хэсэг бол дайсны гүнд цохилт өгөх. Одоо ингээ фронт шугам гэдэг энэ байж штэ. Тэрний цааталт нь гүнд нь цохилт өгөөд тэр нэгдүгээр игнэнд байж байгаа дайснуудад туслахаар ирэх хоёрдугаар игнэний анги нэгтгэлүүдийг сарниулж ээж тэгээд нөгөө байлдааны нэгдүгээр шугамыг одоо ач холбогдолгүй болгож устгах ёстой гэсэн ийм онол байгаа юм л да. Тэгээд энэний хэдэн том зарчим ба. Байлдааны итгэсэн наслахыг гартаа заавал ав гэж. Өөрөлдвөл чи төрүүлж хөдөлж гэсэн санаа. За байлдааны төлөвлөлтийн гүнийг стратегийн гүнээр тооцож гэж. Зөвхөн ингээд очиод фронтын эхний шугамтай байлдаад байх биш. Тэрийг ороод цохоод ардуур нь гаргаад хоёрдугаар игнийг бужигнуулж явах хэрэгтэй гэсэн санаа энэ дээр хэлж байгаа шүү дээ, тий. За тэгээд байлдааны ажиллагааг өндөр хүрттэй хэрэгжүүл гэж. Дайсан ерөөсөө сэхэл авч амжаагүй хот нь л энэ тэнүүгээр нь бичигнүүлэл
дуусгаж явах хэрэгтэй гэд. Тэгээд энийг хийхдээ одоо зэвсэгтгчний бүх одоо төрлүүдийн уялдаа холбоог одоо хангаж ажиллах хэрэгтэй гэсэн ийм дөрвөн зарчим дээр тулгуурлал димаа гэж ингэж одоо үздэг юм байна. Тэгээд энийг тэр Дана Питерт гэдэг судлаач бол судалж үзээд за яг энэ Чингис хааны хийсэн дайн дээр бол ийм дөрвөн зарчмыг одоо хамгийн сайн хэрэгжүүлсэн. Юу вэ? 13 дугаар зуунд бол агаар газрын балетны онол гэж байхгүй л дээ. Тэгэхдээ монголчууд бол тэр онолын одоо гол зарчмуудыг нь хэрэгжүүлсэн. Өөрөөр хэлбэл энэ монголчуудын балетны аргыг бол 800 жилийн дараа одоо дэлхийн бусад армууд хэрэгжүүлэх болцоотой болж байна л гэсэн үг байхгүй. Та тэр дөрөв 2001 оноос хэрэгжиж эхэлсэн гэж байгаа. Дэвшүүлж эхэлсэн бүх талаар ноёрох гэж ямар ойлголтыг тэгээд монголч бүх чиглэлээр ноёрох гэдэг нь одоо юу л да орчин үеийн дайн бол агаарын, газрын, мэдээллийн, кибер дайн гэдэг ингээд маш олон төрөл болж байна. Тэгэхээр зэрэг энэ бүх чиглэл дээр нь ноёрох хэрэгтэй маа. Агаар дээрч ноёрох хэрэгтэй, газар дээрч ноёрох хэрэгтэй, кибер дээрч ноёрох хэрэгтэй, мэдээлэл дээрч ноёрох хэрэгтэй ч гэдэг юм. Одоо бидний нүдэн дээр өрнж байгаа Украины дайн бол одоо мэдээж хэрэг бид нэр тэр агаар газрын хэсгийг бол олж үзэхгүй л дээ тэнд болж байгаа дайн юм чи. Тэгэхдээ энэ дээр явагдаж байгаа мэдээллийн дайн бол биднэрт яг мэдэгдэж байгаа шүү дээ. Хэдүүлээ хоёр угдчихал тэрний зөв энэний зөв гэд алцаад байгаа шүү дээ. Тэр чинь ингээд мэдээллийн дайн дэлхийд даяар яваад байгаа. Англи хэл дээр ямар ойлголтыг тэгээд болгож байна? Энэ чинь юу вэ? All round dominance баха. Нөгөөх нь Ирланд байтал өмнө нь байсан. Ер нь энэ орчин үед ашиглагдж байгаа цэргийн онол байлдааны стратегиудыг өөр ер нь бас монголчуудаас уялдаад монголчуудаас гаралтай ч гэдэг юм. Тэгж үтсэн судлаачд бий юу? Энэ цэргийн судлаач дотор тийм зүйл нэлээд бий. Тэр байтугай Оросын цэргийн сургуулиудад чинь заадаг баггүй юу? Одоо өмнө нь ч заадаг байсан. Энэ Гудерианчи энэ танкын цуганы гүний цөмрөлтийг бол Оросын академид сурж байхдаа анх одоо Егоров гэж маршал байсан л да. Тэрний танкын гүний цөмрөлтийн онолыг анх судалж авч хэрэгжүүлсэн. Егоров энийг одоо гаргаж ирэхдээ бол Монгол цэргийн байлдааны тактикийг ашигласан байна гэж бичсэн хүний судалгаа бол би уншиж байсан. Нилээн тийм судалгаанууд байдгийг. За монголчууд бол мэдээж цэрэг дайны номлолт бас нэлээд том нөлөө үзүүлсэн тийм ухсаатан. Тэгээ бас яаж цэрэг дайныхаа төлөвлөлтүүдийг хийдэг байсан талаар яриагаа өргөжлүүлье. Тэгээ ер нь зөвхөн цэргийн байлдааны үйл ажиллагааг 3 төвшөнд авч үзэх хэрэгтэй л доо. Стратегийн төлөвлөлтийн төвшин, оператив төлөвлөлтийн төвшин, тактикийн төвшин гэж. Тэгээ хоёулаа эхлээд стратегийн төлөвлөлтөөс нь яриа да тий. Тэгээ. За тэгэхээр зэрэг стратегийн төлөвлөлтийн талаар ярих юм бол Монгол цэрэг байлдааны үйл ажиллагааг эхлэхээс өмнө улс төр дипломатын үйл ажиллагаа явуулдаг. Тэгж дайны бэлтгэлийг хангадаг. За улс төр дипломатын үйл ажиллагаа явуулж яах гэдэг нь нэгдүгürt дайсныг холбоотонгүй болгох. За хоёрдугаарт тэр одоо хин холбоотон байж болох уу, хин дайсан байж болох уу гэдгийг судлах, дайсныхаа дайсныг татах. Тагнуулын үйл ажиллагаа явуулаад дайсны дотоод нөхцөл байдал, нийгэм нь хуваагдaltaй хэсэг. За хуваагдж байгаа бол сөрөг хүч нь хэн байна? Тэрийг нь дэмжих, тэр нь хүчтэй сөрөг хүчин байвал сөргүүлж ашиглах. За нэг тийм хүчтэй биш байх юм бол тагнуулын мэдээллийг их сурвалжуулж ашиглах ч гэдэг юм. Ийм үйл ажиллагаа явуулдаг. Тагнуулын одоо үйл ажиллагааг маш өргөн явуулж чаддаг. Энийг хоёулаа бүр тусдаа ярь тий. За тэгээд байлдааны үйл ажиллагаа эхлэхийн өмнө одоо маневрын байлдаа хийдэг хүмүүс гэж бас нөлөөлж чинь. Тэгэхээр зэрэг маш олон чиглэлээр байлдааны үйл ажиллагааг төлөвлөдөг. Ганц чиглэлээр юм уу? Биш. Тэрнээс гадна байлдааны үйл ажиллагаа эхэлсний дараа дайсан цэргийн удирдлагыг мушгин хөөж устгах. Энэ бол одоо тодорхой хэмжээнд стратегийн зарчим байгаа байхгүй дайснаа удирдлаггүй болгоно гэдэг нь. Тэ? За тэгснээр нөгөө дайсны зэвсэгтгчний эсрэг удирдлага алдагдана гэсэн үг шүү дээ. За мөн одоо тэр үед бол сэтгэл зүйн дайны аргыг одоо маш
идэвхтэй хэрэгэлдэг гэх мэтийн юм харагдаад байгаа. Одоо жишээ нь хоёулаа түрүүчийн дугаар дээр үнэгэн давааны байлдааны тухай ярихдаа энэний бэлтгэлийг хангахдаа Чингис хаан эхлээд өөрийнхөө ардлыг найдвартай болгоод тий өөрлөөн дайрч хийж болзошгүй улс аймаг овг аймагуудыг эрхэндээ оруулаад за дайсны холбоотон болж болзошгүй тангадын сийсээ улс руу хил давтлоод тэрийг өөрийнхөө хараат улс болгоод за тэгээд зөрчдийн алтан улстай дайсагнсан харилцаатай сүм улстай харилцаа тогтоогоод тэгээд чинь алтан улсын эсрэг дайны зарим үе шатууд нь сүм улс өмнө талаас нь зэрэг давталж алтан улсын хүчийг тарамдуулж байгаа шүү дээ хоёр дэш нь зэргийн хүчийг хуваах гэдэг юм уу. Ингэж ганцаардуулж авсан жишээ байна. Эсвэл одоо нөгөө Хевчагийн дайны үед Хевчагуудыг хөөж явж байгаад Унгар руу орохын өмнө Унгарын тэр одоо Белавангийн хамаатан садан тэр нөхцөл байдлуудыг айхтар судалж байгаад за энэ одоо Польшийн вангуудтай хот ургийн холбоотой байна. Польшийн зэрэг ирж магадгүй юм байна. Гэт ингээд баруун замаар хин Байдар орд эзэн Бурундай ноён тэргүүтэй нөхдүүд баруун замаар давшиж явж байгаа шүү дээ. Тэгээд нөгөө туслахаар хийж магадгүй Польшуудын тэнд нь үе чаяад уул нь үе чаях бодолтой орсон байх л да. Тэгээ харин буцахад бүр амжилттай байлда буцагдсан болохоос биш. Гэтэл өмнө талаар нь хэрвээ өмнө талаас одоо Болгар тий бусад славяны өмнө талынх нь байгаа овг аймагуудаас тусламж ирж магадгүй гэж үзээд хадааны зэрэг Унгарын өмнө талаар тойрч орж байгаа жишээ. Ингэж нөгөө холбоотонгүй болгож байгаа байхгүй. Тэр ч байтугай Хевчагуудыг мөшгөж явахдаа Оросын вант улсууд Калка гол дээр өмөрж байлдсан шүү. Оросууд бол холбоотон шүү гэдгийг мэдж байгаа учраас Унгар руу явчихсан Хевчагууд руу шууд явахын оронд эхлээд Оросын вант улсуудыг цогж өөрөлдвөл араас цохихгүй тий хараат ус болгож ингэж авч иж дараачийн байлдааныг хийж явах жишээ. Тэгэхээр энэ бол ийм том одоо стратегийн төлөвлөлтийн дэс харагдаж байгаа юм л да. Хоёрдугаар энэ стратегийн төлөвлөлтөө хийхдээ одоо нөгөө түрүүчийн яриадээс агаар газрын байлдааны онлын зарчмуудыг мундаг хэрэгжүүлж байгаа. Одоо дандаа байлдааны итгэвсэн заслахыг гартаа авдаг. Ер нь бөхөр бол хөдөлгөж барилддаг. Тэ хөдөлгөөл тэгж байгаа л нэг хийгийг олж суйлдаг штэ тий. Тэгж яадаг. За төлөвлөлтийн стратегийн хүнийг амир томор тооцож чаддаг. Одоо Унгарт байгаа Хевчагуудыг очиж устгахын тулд тэр чинь гүнийг тооцохдоо за энд Оросууд гэдэг дайснууд байна. Эхлээд энэ Оросууд зүүн хойд Оросын улсуудыг буцаах хэрэгтэй. За энэ замд Киевийн Орос тэрний холбоотнууд гэдэг байна. За эднийг дараагийн ээлжинд буцаах хэрэгтэй. За тэгээд тэрний дараа нь одоо Унгар руу орно. Унгар руу орохдоо манай зэрэг бол ингээ Польшоор тэгж баруун жигүүрийг хааж орно. Трансильванаар одоо өмнө жигүүрийг хааж орно гэдэг юм уу. Ийм төлөвлөлтүүдийг хийж чаддаг юм байсан байна. Тэгээд эн чинь ийм одоо оперативын гүн нь амир бараг 1000 км хэмжигдэх ийм том гүнд төлөлт хийж штэ тий. Энэ төлөлтийг хийж байгаа нөхцөл байдалд бол цэргийн анги нэгтгэлүүдийн дарга нар бол бие да шийдвэр гаргах нөхцөл болно шүү дээ. Одоо даргаас суух ямар ч боломж байхгүй. Даргаасаа бараг 100 км-ийн цаана яваад гэж байгаа юм чи. Тийм учраас Монгол цэргийн тогтолцоо командын тогтолцоо боллыг тийм байсан. Чам даалгавар өгнө. Тэр чиний зорилго. Тэр зорилгодоо хүрэхийн тулд чи яаж тэр зорилгодоо хүрэх чинь чиний хэрэг болж. Ийм бас харагдаад байна. Энэ дахиад одоо болж байгаа Орос Украины дайнтай холбогдуулж харахад бол би эртэд нэг милитари ревюдэр харагдсан баха. Энэ нэг юуны цэргийн тогтолцооны онцлогуудыг юу анализ хийсэн юм харагдчихлаа. Тэгээд нөгөө Украины зэрэгч НАТОгийн стандартанд шилжиж байгаа гэдээ яриад байгаа штэ. Тэгээ НАТОгийн стандартанд шилжихэр НАТОгийн стандарт дээр бол анги нэгтгэлийн захирагч нар шийдвэр гаргах тодорхой хэмжээний автоном хэрэгтэй байгаа байхгүй. Байлдааны нөхцөл байдалд. Оросынх бол тийм биш байна гэж. Тэгээ ер нь бас Украины зэрэг бас харьцангуй амжилт
гаргаж чадаад байгаагийн нэг нууц нь энд байна гэж тэр хүн бичсэн билээ. Яг тэгвэл одоо ингээд дайсан дайраад ирэхээр Оросын батальон захирагч одоо за салаан дарга нь бол хорон дарга руу гооцсон. Дайсан ирлээ одоо яг л хорон дарга нь батальон захирагч руу гооцсон. Батальон захирагч нь дивиз захирагч руу гооцсон гэл ингээд. Тэгээд тэрнээс бусаад ингээд шийдвэр ирсээр байтал нөгөө байлын дэлбэр дээр ч нөхцөл ямар өрсөлдөгчж байгаа шүү дээ, тий. Тийм байхгүй. Яг одоо дайсан хүрээд ирэх юм бол яг тэнд байж байгаа салаан дарга, ротын дарга, одоо батальон захирагч энэ төр бол бүгд өөр өөр хэмжээний шийдвэр гаргах хэрэгтэй байна л гэсэн үг. Тэгээ тэрүүгээрээ тэгээ айгүй бол нөгөөдөг чинь дивиз командлагч түрээ дивиз командлагчаас их хүний цэрэг рүү үүрэг өгөөд тийшээгээ их уугаар галал гэд тэгээ ингээд нөгөөдөг чинь дамжаа явж байгаа хооронд нь нөгөө их уугаар галлах ёстой цэгээс нь дайсны зэрэг өнгөрөө явчихсан байх жишээний ийм юм хараад байгаа. Монгол цэрэгт бол тийм байхгүй. Монгол цэрэгт бол дарганаар бүгд бие дагаад шийдвэрээ гаргах хэрэгтэй. Тэр нь бол дураараа тэний явна гэсэн үг биш. Чамд өгсөн үүрэг даалгавартай тэр зорилготой явагддаг. Тэг ингээ явж ятал чиний өмнө дайсан тулгарх юм бол тэр ганцхан чиний дайсан биш. Иргэн тойронд ойрхон байгаа бүх цэргийн ангийн одоо анхаарлын төвд дайсан яваад орчин ч гэдэг юм уу. Ийм одоо мундаг төлөвлөлт хийж исэн баг. Тэгээд байлдааны хугацааны төлөвлөлтийг маш сайн хийдэг. Энийг хоёулаа нэг жишээн дээр ярьсан дээр баг. Жишээлбэл одоо хоризмыг эзлэхэд ингээд зөв чинийгээр дайрч ороод цагаад тэрүүгээр дайрч ороод гэд ингээд байлдаад өөр өөрийн байлдааны зорилготой байдаж явж байгаа. Тэгээд дөрвөн талаасаа дөрвөн цэрэг Самарканд дээр зэрэг ирж байгаа шүү дээ. Тийш байлдааны төлөвлөлтийг амар хийж чадж гэнэ гэсэн үг. Энэ бас нэг тийм монголчуудын их хан ав хийдэг онцлог байна. Их хан ав хийнэ гэдэг чинь магадгүй ингээд 30-40 км-ийн радиустай тойрог дээр нэлээд олон зуун хүн тал талаас нь ингэж үргээлгэнд ороод тэгээ ингээ үргээж явсаар байгаа нэг газар цуглах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр наа чи амар төлөвлөлт шаардж байгаа, амар цаг шаардж байгаа. Нэг нь төрүүлж ирээд нөгөөх нь удаан явчих юм бол нөгөө бүслэл чинь байхгүй болоо те. Нөгөө ан аваа хашаалж чадхаа болоод те зөрөөд альсгүй нөгөө юу одоо төлөвлөсөн ажил чинь байхгүй болоод альсгүй энтэл нь удаан яваад энтэл нь хитрхи түргэн яваад энтэл нь яах юм бол нөгөө завсар гаргаад гэдэг ч юм уу. Ингээд тэгэхэр зэрэг тэр чинь амар том цаг хугацааны төлөвлөлтөнд орж байгаа үз. Тэгээ ингээд төлөвлөлөө сурцсан. Тэгээд тэр үргээж яваа хүн чинь бол би төдөн цаг гэхэд тэнд очисон байх хэрэгтэй гэдгээ мэдэж төлөвлөлтөөр явж байгаа юм. Тэгэхгүйгээр чи явна гэх юм бол зарим нь тэгээд нэг тамигдчихад хөдлөе гэж итэлтэйгээд нөгөө юу чинь ангаа бүсэл чи байхгүй болчихж байгаа шүү дээ. Тийм нэг юу монголчуудын бас амьдралаас нь үүдсэн юм харагдаад байгаа. Тэгээ одоо тэр Дана Питерт гэдэг хүн бичгтээ ингэсэн байгаа. Чингис хаан байлдааны санаачлалыг ашиглахдаа маш харамгай байсан. Түүхэнд байнгын давшилт хийж байлдааны санаачлалыг гартаа авахын чухлыг ойлгосон өөр жанжин байгаагүй гэж хэлж болно гэдэг. Тэр чатууга бүр стратегийн зорилтод давшилт биш хамгаалалт байхад монголчууд байнга давшиж дайснаа байнга тэнцвэрийг алдагдуулдаг. Ийм нөхцөлд одоо байлддаг байсан юм а гэж. Нөгөө хөдөлгөж барилдах тактиктэй. Уулын чи хамгаалж байгаа мөртөө байнга давшдаг. Ийм яа байх юм л та. Орчин үеийн монголчууд чинь эсэргээрээ одоо ялан хөдөө орон нутагт очихоор хол явах гэж байгаа юм чинь цаг товлдгүй гэдэг нэг юм уламжлал хэвшилдэг шүү дээ. Уул маш сайн төлөвлөдөг гэсэн юм шүү. Гүд чинь чиний амьдрал тэрнээс хамаарж штэ чи бүхэл бүтэн аймгийг хөдөлгөөд тэгээд одоо тэр жилийнхэн идэх махны нөөцийг бэлдэх гэдэг нь штэ. Намрал хийн штэ их аваа чинь тий. Яг тэгвэл тэр их махаж хадгалах боломжтой цаг үед өгч байгаа учраас. Тэгээд тэр олон хүн хөдөлж яхад за цаг төлөвлөлдөг юм аа гэ. Гэхдээ тэр худлаа шүү бид нар л одоо өөрснийгөө ингэж хуураад байгаа. Монголчууд цаг барьдаггүй хөөхтэй буузаа түүгээр үлдгүү гэдэг хөхрөлдөд байдаг үстэй. Тэгэхээр цаг барийг үл барьдаг л хүмүүс аахгүй. Та энэ яг өмнөх хоёр нэвтрүүлэг дээр бас нөгөө газрын зураг дээр ингэ тайлбарлаад зураглал үзүүлсэн үзэгчдэд бас нэлээд хүрсэн байна лээ. Тэгэхээр бас энэ сая ярьж байгаа стратеги төлөлт дээр тодорхой жишээн дээр ярих юу бэлдсэн байгаа тийм. Тэгээд энийг нөгөө хоризмын дайны жишээн дээр энэ сая миний яриад байсан олон арга барил хаагуура хинэн яаж давшаад яагаад ийм байдалд хүрсэн гэдгийг аяла картын дээр газрын зураг дээр ярив. За зүгээр энэ монголчуудын энэ
маневрын байлдаан гэх юм уу би одоо маневрын гэдэг цэргийн хэллэгээр хэлээс орчиж хөдөлгөөнд байлдааны энэ арга тактик бол одоо хэдэн мянган жилээр нүүдэлчдийн шалгарсан арга тактик байхгүй. Ер нь бол өөрхий нүүдэлч одоо ингээд амиа тавин хамгаалаад хот суурин газар гэж байхгүй шүү дээ. Ер нь бол дайсан тавшаад хэрэгтэй. Тэгэхээр зэрэг ерөөсөл хөдөлгөөнтэй байлдсан шүү дээ. Одоо хятадууд бол яах юм бэ? Бээжингээ хамгаалахаас өөр замгүй шүү дээ. Бээжингээ ачаад өмнө зүг рүү нүгэ явчих нь гэж байхгүй. Тэгэхээр одоо ингээд эрен бариад бэхлээд ингээд за энэ дээрээс төгсөн ч ямаагүй гэдээ хамгаалаад байна шүү дээ. А нүүдэлцүүл тийм байхгүй юм чинь дайсан тавшаад ирвэл ухраа явчихна. Тэ? А дайсан ухраад явах юм бол араас нь тавшаад орчихно. Ийм тэгээд одоо жишээлбэл хүчээр давуу дайсан одоо Монголын төвд орж ижсэн зөндөө жишээ биш үү? Хүннүүгийн хэсэгтэл энэ дайнууд явдаг байсан. Тэгэхээр зэрэг нүүдэлчд яд хөхлөр нөгөө дайсан давшаад ирэхээр ухардаг. Ухраал дайсан араас нь хөөгөөл. Тэгээ хөөгөөд явах тусам нөгөө дайсны хангамжийн шугам сунаал. Тэ? Тэгээд ирэхин үед нэгдүгürt энэ давшиж байгаа цэргийн хангамж тасалдана. Хоёрдугаарт бас тэр чинь араар нь ороод хангамжийн суваг одоо дээрэмдэх гэдэг бол нэгдүгээрт стратегийн чухал зорилт, хоёрдугаарт бас хөөрхөн баяжуулах сэдв мөн шүү дээ, тий. За ингээд тэгээд нөгөө дайраад орцсон дайсныг бол ерөөсөө өдөр шөнөгүй ингээд тамалдаг. Нохоо хэрэг гэж нэрлэдэг. Нохооч нь ингээд нэг хүнлэн хуцаал, ухраал ингээл тий. Ноцох гайл болиол ингээл хийдэг штэ. Тийм байдлаар ингэж нөгөө одоо зөөлөө хэлэхэд унтуулдаг. Одоо тийм юутай. За тэгээд энэгээрээ нөгөө байсныг ядраагаад нилээн зовоогоод тэгээд сүулдэ нөгөө хүн сангамжгүй болоод ирэхээр одоо хятад цэрэг бол тэгэл хаяал ухардаг. За тэгээ ухрахаар нь сайхан намнаж өгөндөө тий гэдэг ч юм уу ийм энэ одоо хүннүүгийн дайнууд за ер нь тэгээд сүүл дэрний дараа болсон их дайнууд төр энэ арга барилыг хэрэгжилж байгаа нь харагддаг. Багаат үед минь устай хийсэн дайнууд төр ч гэсэн ийм арга барилууд нэлээд харагдчихэдэг л да. За тэгвэл түрүүний хэлж байгаа хоризмын дайн дээр жишээ авч газрын зураг дээр хэлцээ. За тий. За энэ хоризмын дан дээр нөгөө стратегийн төлөлтөө жишээ болгож ярих гэж байгаа тий. Тэ энийг нөгөө энэ картан дээр нь ярихгүй бол нөгөө баахан газар орон хот ярихлаар хүнд сайн ойлгохдохгүй. Тэгэхээр ер нь бол эхлээд нэг зүйлийг мэдэх хэрэгтэй байгаа. Хоризм шахыг бол одоо нөгөө нэг дайсны цэргийг ирэхэд бүх армаа ингээд хотуудаар хувааж суулгаад их тэнийг ажил хийсэн хүн гэж төгчд бичдэг. Гэтэл энэ чинь тэнийг биш. Энэ сэр дарья мөрөн биш үү те? Энд ингээд монголчууд энэ талаас ирнэ гэж тооцож байгаа. Тэгээд сэр дарья мөрний иргэдэх цайзууд дээр жишээлбэл натраар байна тийм үү? Одоо гээд энэ нэг цайз ч гэдэг юм уу. Энэ цайзууд дээр цэргүүдээс суулгаад нөөц хүчээ Бухарын орчимд нөхөр байлгаж ийсэн баг. Нөгөө үнгэн давааны байлдаан дээр ирсэн шүү дээ. Цагаан хэрмэн дээр ингээд цэргүүд байрлаад тэгээд үнгэн даваан дээр нөөц хүч нь байсан юм а гэж. Яг тэрнтэй адилхан ийм байлдааны төлөлт хийсэн байхгүй. Гэтэл Чингис хаан яасан бэ гэхээр 1219 оны 100 зөрчиг 3 түмэн зэрэгтэй гаргуул давшуулаад Ферганы хүн дээр ороод ирж байгаа. Тэгэхээр энд сууж байгаа хүн бодож штэ дайсан эндээс биш эндээс ирэх нь байна гэд. Тэгээд зөрчиг ухтаад Желад эдийн 200 мянган цэргийн нөөцөнд 400 мянган цэрэг байгаа штэ. Тэрний тал нь Ферганы хүн дээр хөдөлж байгаа байхгүй. Тэгсэн зөрч энэгээр жахан бочгнуулчаа буцаа явуулдаг гэж байгаа. Тэгээд дайсны хүчний тал нь энд ирээд барьчихж байгаа биз. Энд үжээд 400 мянга 200 мянга болчихж байгаа. Гэтэл 1219 оны одоо намар нь Балхаш нуурын хойтлоор үндсэн цэргийн хүч довтолж орж ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дайсны цэрэг хоёр хуваагдсан байна тийм үү? Зөрч маань яг тэр хуучин замаараа дахиад довтолж орж ирж байгаа. Гэдэг маань энд байгаа 200 мянган зэргийг хөдлөхгүй энд нь уях гэдэг нь шүү дээ. Гэтэл
Зэв бүр Тяншаны нурууны ардуур тойроод ингэж орж ирж байгаа байхгүй. Бүр дайсны огт мдээгүй төлөвлөөгүй хэсгэр орж ирж байгаа. Ч өөрөөсөө давх харахгүй том уулууд байна гэсэн үг. Тий. За энэ үеэс эхлээд ямар үйл явдал болж эхэлж байгаа гэхэлэр би яриа жоохон тод байхын өнгнөөс нөгөө курсорныхоо өнгийг зөв сонгох гэдэг. Тааста технологи олж байна. Тэгээд энд Отраар дээр эренгүүтээ хэн Сүвэдэ Чингис хаан хоёр хойшоо яваад алга болчихж байгаа. Юу хоризм шах чинь хаашаа ирсэн мэддэхгүй хойшоо яваад гэж байгаа байхгүй. Энд ингээд цагаатаа өгөөдөө хоёр Отраарыг бүсэлж идэг. Зэв ингээд Ферганы хөндийг эзлээд нөгөө хинлүүгээ хоёр дүүргүүд өгөхөд хойтлаас нь одоо энэ нөгөө дайсны хамгаалтын шугам гэж яриад байна шүү дээ. Энэ хамгаалтын шугамыг хоёр талаас нь ингээд цогч байгаа байхгүй. Тэгсэн чинь Сүвэдэ Чингис хаан хоёр яасан бэ гэсэн чинь Кызылкумын хэлсэн зүйл байгаа энэ. Энийг одоо дайсан тавж ирэхгүй гэж тооцсон байна. Нөгөөдөл нь тооцож байгаа шүү дээ. Тэгтэл нөхдүүд 2-7 хоногийн дотор Кызылкумын хэлсэн зүйлийг даваад Бухар руу гараад ирж байгаа байхгүй. За ингээд Бухар руу гараад ирэхээр энэ нөгөө төрүүчийн энд одоо цагаан хэрэм энд үнгэн даваа Чингис хаан голоор нь ороод ирсэн гэдэг нэг зураг схем харуулсан чинь яг тэр шиг нөхцөл байдал үүсэж байгаа байхгүй. Тэгээд энд ингээд дайсаа ороод ирлээ гэсэн чинь энэ талаас нь зэв ороод ирж байгаа. Тэншэнэ нуруугаа даваад ингээд ийшээ зэв ороод ирж байгаа. Энэ зүвч чинь ингээд хоёр дүүгөө ингээд ухтаа тийшээ явж ирсэн гинт эргээд буцаад ийшээ ороод ирж байгаа. Тэгэхээр энд байгаа хоризм шах чинь нэгдүгürt энэ хотуудаа ямар ч тусламж үзүүлэх боломжгүй болоод тий. Хоёрдугаарт энэ хотууд нь хоорондоо бие биендээ тусламж үзүүлэх бололцоогүй болоод тэгээд өгөөдөө цагаатай хоёр чинь ингээд нэг нэгээр нь зохиод ингээд урагшилчихж байгаа байхгүй. Энэ юг харуулж байгаа гэхэлэр нэгдүгürt стратегийн төлөвлөлтийн гүн амар гоц. Энэ ч одоо Бавлахаач нуураас Арал тэнгис хүртэл гэдэг чинь бараг 1500 км зайн төлөвлөж байна. Хоёрдугаарт дайсны төлөвлөөгүй цэгүүдийн Кызылкумын хэлсэн зүйлийг давж ирнэ гэж огт төлөвлөөгүй байна шүү дээ. Тэрийг нь хийчихэж байна. Гуравдугаарт олон зэрэг олон цэгт цохилдог гэдэг. Энд чинь ингээд эндээс ч орж ирээд ингээд нөгөө хоризм шах чинь бүр сандралд ороод хаашаа цэгээ явуулахаа мэдхээ болоод ийм байдал үүсэж байгаа байхгүй. Тэгээд хамгийн гайхалтай цаг хугацааны төлөвлөлт нь маш гайхалтай байна. Цаг хугацааны төлөвлөлт юугаар гайхалтай вэ гэхэлэр энэ их олон байлдаа хийж явсан зэрэгүүд Самарканд дээр бүгд зэрэг очиж байгаа байхгүй. Дөрвөн талаас нь. Энд одоо хамгийн том хот нь байна гэдгийг мэдээд энд за хоёулаа энд цагаан сарын шиний 2-нд дуулсан шүү гэд төлөвлөлтөө хийсэн байна шүү дээ. Тэгэхээр эднес чинь байлдаа нээж явж хагаад цагаан сарын шиний 2-нд Самарканд дээр очиж шүү гэдэг ийм одоо яг ер нь бол 4 сард Самарканд дээр ирсэн лээ. Самарканд гайхалтай 5 хоног бүслэгдээд унсан. Яагаад унсан бэ гэхэлэр хамгаалтын шугам сэтэрсэн. За энэ бүгд ойлгомжтой болсон. Хожинд эзлэгдсэн. Энэ ойлгомжтой болсон. Бухар эзлэгдсэн. Ойлгомжтой болсон. Бухар эзлэгдсэн гэдэг чинь энд байсан нөөц хүч байхгүй болсон гэсэн үг. Артл байхгүй. Тий, хожинд эзлэгдсэн гэдэг чинь Ферганы хөндөд байсан нөөц хүч байхгүй болсон гэсэн үг. Тэгэхээр Самаркандд байгаа цэргүүд бол эсэргүүцсэн байлдах ямарваа нэгэн ирмэлцлэлгүй болж дуусч байгаа байхгүй. Ийм одоо төлөвлөлтийн гүнээр маневрын хурдаар за тэгээд олон цэгт дайсантай байлдах цаг хугацааны хооронд уйлдах гэдэг дээр бол үнэхээр цэргийн урлагийн гайхамшигыг энд үзүүлж чадсан гэж хэлж болохоор байгаа. Тэгээд энэ цэргийн ангиуд хоорондоо уйлдаатай байна. Нөгөө гэдэг нь юугаар харагдаж байна тэгэхээр зөрчиж ингээд Ферганы хөндөөгөр давшиж явж яснаа дүүнэрээ ухтаж ийшээ хөдөлж явж хагаад тэгээд аав зэв Самарканд руу гарч ирлээ гэдгийг мэдэнгүүт эргээд ийшээ явчихж байгаа. Тэгэхээр зэрэг цэргийн анги нэгтгэлүүд хоорондоо байнгын мэдээ солилцоод байнгын уялдаатай явж гин гэдэг нь. Энд чинь бол 3 түмэн зэрэг явж байгаа шүү дээ. Бас бага зэрэг биш, их зэрэг явж байгаа. Тэгэхэд ийм уялдаатай явж чадчихсан гэж. Энүүгээрээ бол одоо энэ хоризмын дайн болвол одоо тэр 20 дугаар зууны агаар газрын тулааны онолыг шилдгээр хэрэгжүүлсэн дайн байна гэж үзэж байгаа байхгүй. Энэ Кызылкумын цөл Тэншэний нурууг
тойрж гарч ирсэн энэ тал дээр нэг түүхэн баримтууд ирнэ яаж яд юм бол энэ ч бас ягаад ч одоо юуны шаах тооцох аргагүй юм шүү дээ. Хоризмын шаах тооцох ямар ч аргагүй юм шүү дээ. Ийм дайн болж байгаагүй, ингэж маршрут ирж байгаагүй, марш ирж байгаагүй. Тий, хоризм шаах бол хэд хэдэн алдаа гаргасан хүн байна гэж харагдаад байгаа. Нэгдүгээрт мань хүн энэ нөгөө уламжлалт одоо нүүдэлчдийн эсрэг хэрэгэлдэг энэ хамгаалтын хориглолтын шугам биш үү? Голоо дагсан шугам байсан юм тий. Сэр дээр ямарныг дагсан хотууд нь дандаа сэр дээр ямарныхаа баруун талд. Тэгээд чи нөгөө нүүдэлчдийн зэрэг ирээд мөрөн гатлаад бэхлэгдсэн цайз аваад гэд ингээд эдрийг ингээд чадахгүй зууралдан байлдан тэгж яхаа оронд одоо Бухараас хүч очиж туслана гэж ингэж төлөвлөсөн. Гэтэл нөгөө Чингис хаан чинь зөрчдийн алтан улсын дайнаар Хэрэм хот идэх баг зэрэгсэлтэй инженерийн зэрэгтэй эн чинь зүгээр нэг нүүдэлчин одоо ном сумтай хитэн нөхдүүд явж байгаа хэрэг биш байхгүй. Тийм учраас Атраарыг маш түргэн авсан. За тэгээ бус хотуудыг ингээд аваад эхэлсэн байхгүй. Тэгээд энэ дээр бол мань хүн ийм алдаа гаргасан баг. Хоёр дахь алдаа нь мань хүн Кизилкумын хэлсэн зүйлийг хинч туулахгүй гэж бодож ирсэн чинь тэрийг нь туулаад ороод ирж байгаа. Гурав дахь алдаа нь жишээлбэл зэв бол ерөөсөө баг хамгаалтгүй замаар ороод ирж байгаа байхгүй. Яг гэвэл Бухарт үндсэн нөөц хүч байна. Жалааддын Ферганы хөндөд үндсэн нөөц хүч байна. Тэгээд зүчийн зам тэр зогсож яхад зэв ингээд Тяншааны нурууг тойроод ингээд ороод ирэхээр зэрэг энд байгаа нөөц хүч ухрахаас өр замгүй болж байгаа. Бараг Монгол зэрэгтэй байлдалгүйгээр ухарч байгаа. Үндсэн хүчтэйг нэгт. Энд ч бүслэгдэх гэдэг шүү. Тийм ээ? Тийм ээ. Энэ бас яг адилхан эндээс зэв ороод ирнэ. Эндээс Сүвэдэ Чингис хаан хоёр ороод ирэхээр энэ нөөц бас бүслэгдэж байгаа байхгүй. Ийм яг мэдээж хин хоризм шах Мухаммад бол жоохон доош нь хийж бодсон л байх л та. Одоо энэ нүүдэлчд яах вэ тэгээд ирээд ингээд энэ хавьд нь ингээд хот эзэлж чадахгүй дээр юм хийж хооронд нь бид нэр очиад дараа давж гэдэг юм уу эдгээр ирнэ. Олигтой төлөлт хийж чадах ч улсууд биш гэж бодож ирсэн баг. Гэтэл энэ бол яг бүр одоо 20 дугаар зууны төлөвлөлтөөр хийж байгаа юм шиг ингэж хийгээд явцсан баг. Яг бараг за одоо худалч хүнд нэг нөхөр 20 дугаар зуунаас нисч очиод ингэж төлөвлөдөг юм аа гэж заасан юм шиг л хийцэн байгаа байхгүй. Энд бас нөгөө стратегийн төлөвлөлттэй холбоотой. Энэ бол баг байлдааны төлөвлөлт бас давхар явчлаа. Сэтгэл зүйн дайныг бас тухайлбал ер нь энэ баруун талын дайнууд, ер нь бүх талын дайнууд дээр хийсэн байгаа шүү дээ. Хоризмын дайн дээр сэтгэл зүйн дайн хийж авсан. Сэтгэл зүйн дайн за чи нэгдүгürt биш үү? Ингээд дөрвөн талаас чинь цэрэг ороод ирлээ. Амар сэтгэл зүйн цохилтонд орно тийм үү? Хоёрдугаар Атраар бол үнэхээр цаазын ялтай хот штэ. Энд нөгөө Монголын анхны 400 худалдаачныг цаазалсан газар. Өөрөлдвөл дайн эхлэх шалтгийг өгсөн хот Атраар маань. Казус беллийг бий болгосон хот. Тэгэхээр Атраар бол цаазын ялтай учраас Атраарыг хядсан штэ. Тэгээд Атраараас одоо тэр хядлага явахад нөгөө зогтсон нөхдөөч чинь бус хотууд дээр очиод амар юм болж байгаа цаан чинь ингээд. Тэгээд нөгөө бус хотыг хамгаалах цэргүүдийн одоо юу гэх юм бэ? Зориг зүрхийг мохох үйл ажиллагаа явж байгаа гэсэн үг байхгүй. Энд үзүүлэн тоглолт хийж өгöd. Энд үзүүлэх тоглолтыг хийгээд тэгээд цаашаа явахдаа бол эсэргүүцсэн хотуудыг л шатаасан болохоос шүү. Бүх хотуудыг шатааж өрсөн юм бол байхгүй л те. Бууж гисэн хотуудыг бол тэгэл өршөөгд явцсан. Тэгэнгүүт ерөнхийдөө хотууд бол бууж өгөхөд бэлэн болоод тэгээ эндээс нэг хоризм шахах чинь зугтаж байгаа шүү дээ. Ираны нутг руу тэр үед бол яг хоризмын нутгийн нэг хэсэг л дээ. Нутгийнхаа баруун хэсэг рүү зугтаж байгаа байхгүй. Тэгэнгүүт араас нь Зэвсөвөдөө хоёр чинь хоёр төмөс хэрэгтэй гизэг дарга нэгж байгаа юм тэр байхгүй. Зарим хотын бараг хаалган дээр нь алдаал. Тэр хүнд ерөөс 1 хоног 50 хоног нөхцөл өгөхгүйгээр ингэж мөрдөж өмшгöd гэдэг маань энд байгаа үлдсэн одоо хотод үлдсэн цэргийн ангиуд бол монголчуудыг ирэхэд зад бууж өгдөө. Командлагч байхгүй гэж угааж их үгдэг. Энэ нөхцөл байдлыг үүсгэж. Энэ бол мэдээж хэрэг одоо мундаг төлөвлөлтөөс гадна цэргийн хохирлыг бол бараг байхгүй болгож байгаа. Ийм төлөвлөлт явж байгаа. Цэргийн тоо хүчний харьцааны үед эн чинь ямар байсан гэлээ? За одоо монголчууд 100 гаруй мянган цэрэгтэй хоризм шахыг бол 450-аас 500 мянган цэрэгтэй байсан гэж үздэг. Энэ нэр нь хоризмын цэрэг бас мэрэгжлийн харим уу?
Мөшлийн харин. Яг Энэ дотор бол монголчуудын эсрэг хамгийн одоо сайн байлцнууд нь бол хвчаагууд. Яг бол хвчаагүй чи яг адилхан талын хөдөлчтэй. Тэ? Яг цэвэр одоо тактикийн байлдааны төвшөнд бол монголчуудаас нэг дутхгүй байсан юм шиг байна. Мэдээж стратегийн төлөлт, оперативын төлөлт гэж бол тийм тархаа боторхоо аймагуудад бол байхгүй штэ. Тэр төлөвлөлтийг чинь бол нэгдсэн улс бий болоод нэгдсэн улс төр жанжин штаб дээр сууж байгаа одоо цэргийн бодлоготнууд хийдэг болохоос биш нэг овгийн ахлагт сууж байгаа амар оперативын төлөлт хийнэ гэж байхгүй штэ. Угаасаа хүний тооч цөөх юм чинь. Тийм учраас тэрүүгээр Монгол цэрэгт ялагдчихсэн үндсэн шалтгааны нэг байхгүй тэр зориг зөрөхгүй муу байлдагтай биш. Зүгээр л ийм төлөвлөлт байхгүй давшиж байгаа зэргүүд нь уйлдаа байхгүй ийм л улсууд байгаа. За энэ ойлгомжтой болсон баха. За бас сая газрын зураг дээр тайлбарласан сонирхолтойсэн баг. Бас монголчуудын түрүүний хэлсэн та нөгөө стратеги төлөвлөлтөн дээр за тэгээ байлдааны үйл ажиллагааны туршиж гисэн сэтгэл зүйн дайныг тасралтгүй гэдэг байсан гэдэг. Энэ монголчуудын сэтгэл зүйн дайн яг орчин үеийн сэтгэл зүйн дайн гэдэг нэрлээд бас нэлээд том онол сурт том бий болсон байна. Энэ бол дахиад монголчууд бас энийг бас нэлээд гартаа оруулсан. Тэгээд туршилт юу нэвтрүүлсэн те амьдрал нэвтрүүлсэн юм уу? Ер нь сэтгэл зүйн дайны тухай одоо судлаачид бол голцоо нэг талаас нь хвчээд байгаа. Монголчууд бол ингээл амар одоо алга хэдлэг үйлдэл тэгэл ерөөсөө амар дайсан ирж гэн одоо юу бож өхөөсөр аргагүй гэсэн ийм бодлыг хүн төрүүл гэсэн нэг өнцгөөс нь бичдэг. Гэтэл нөгөө өнцг нь нэг бичихгүй байгаа нь харагдаад байгаа. Би энийг харин бүр нэг онцлмоор санагдаад байгаа. За яг нь Чингис хаан бол ямар ч дайнд эхлэхдээ тэр дайны шалтгааныг маш сайн тодорхойлж тэгээд одоо юу тэрийг цэрэг бүртээ ойлгуулждаг юм байсан баг. Одоо Алтан улс руу дайрахтаа маань хүн чинь хоёлаа нөгөө юуны үнэгэн давааны тулдааны тухай ярьж байхдаа ярьжсэн шүү дээ. Алтан улс бол бидний эртний өстөө өчнөө жил бол 3 жил болгон бидний ингэж авалж агнаж ингэж устгаж исэн манай хаанаг ингэж алсан тийм учраас бид нар өвгдөө эцэхөө сунзан авах хэрэгтэй тий. Тэр чинь нөгөө дайны олзноос гадна цэргийн хүнд би яг дайнд явж байгаа үлээ яг гэж амиа өгж байгаа үлээ гэдэг чинь маш ойлгомжтой. Хорезмын улс руу дайнд мордохдоо алтан аргамжийн юм тастав гэж нууцчуун дээр хэлээд байгаа шүү дээ. Худалдаагийн юм тастчихлаа. Тий. Энэ хүмүүс тэгээ одоо ингэж итгэл эвдээд элчийг алаад ингэж байгаа учраас одоо энэ хүн одоо явах хэрэгтэй гэж одоо шийдэх хэрэгтэй гэж ингээд тэгэхээр зэрэг тэр дайнд орж байгаа юу Монгол цэрэг бол юуны төлөө дайнд явж байгаагаа айгуу сайн ойлгож штэ. Тэрнээс одоо цэвэр олзны төлөө явж байгаа бол баг байлдаж яваад замдаа хүн амтан тоноод тий алагдсан цэрэг мэрэг тоноод нөгөө байлдаа наяад явах хэрэгтэй шүү дээ. Тэгтэл тэхгүй шүү дээ тэр хүн чинь. Хоёрдугаарт энэ ялагчийн сэтгэл зүг маш сайн суулгаж өгсөн баг. Одоо цэргүүдтэй жанжингуудтай. Тэр бол ингээд түүхэн баримтуудаар айгүй тод харагдаад байгаа хгүй. Жишээлбэл одоо 1243 онд одоо Байжуун Иранд байсан Монгол цэргийн захирагчтэй Турк Сэлжукийн Кони султанд улсын хаан Кейк ус үлдээ. Тэр нь Кей Хосров. Тэрнтэй хийх дайнд за яг нэг 3-4 түмэн Монгол цэрэг байсан гэж их сурвалжууд хичээд байгаа. Тэгэхэд бол энэ Кей Хосровын цэргийг гүржийн их сурвалжууд бол 400 мянга байсан. Гийом де Рубрук бол бүр 200 мянга. За Григор Акнерзи эн чин армяных бах 160 мянган зэрэг байсан энэ гэдэг. За ер нь манайхнаас бол ямар ч байсан 4-5 дахин том хүч хамгийн бага гаруудах тий. Эсвэл 10 дахин том хүч юм уу. Ийм хүч байлдаа. Тэгээд одоо энэ Кошедагийн тулдаан гэж нэрд гарсан тулдаан л да. Тэгээд тэнд очисон чинь Монголын холбоотон гүрж цэргийн жанжин дайсан хэтэрхий их олон байна гэд айсан баг. Тэгэхэд Байжуун ноён хэлж байгаа байхгүй. Дайсан олон байх тусам бидний ялд улам гайхамшигтай болж улам их олзолно. Тэр хүний толгой ялагдана гэдэг ойлголт ерөөс байхгүй. Ялна л гэдэг ойлголт.
Тэгээ ялжчихсэн аргагүй юм энэ Кошидагийн тулдаан бол 40 жил Монгол цэрэг тасралтгүй ялж байгаа юм чинь. Тэгэхээр тэр цэргийн дарга чинь би энийг ч ялна гэсэн бодолтой болчихж байгаа шүү дээ тий. Тэр ялгчийн сэтгэл зүг айгүй сайн яасан байгаа. Тэгээ одоо айн жалуутын тулдаан гэдэг нөгөө мамлюкуудад ялагдсан тулдаан биш үү? Тэгээ тэр тулдаан дээр нэгдүгээр мамлюкийн цэрэг 3 дахин хүчтэй ирж байгаа. Хоёрдугаар мамлюкийн цэрэг амарсан ирж яхад одоо Хэтбуг ноёны цэрэг бол цөлийг одоо Израилийн хэлсэн цөлийг тулаад ядарсан цэрэг ирж байгаа байхгүй. Тэгээд Хэтбуг ноён чинь 3 дахин баг хүчээр ядарсан цэргээрээ мамлюкууд руу дайрч байгаа. Тэр хүнд ялагдана гэсэн бас бодол ерөөсөө байхгүй. Тэгээ одоо үнэхээр хүчин давтагдаад ялагдаад тэгээд баривчлагдаад үхэхээ өмнө тэгж хэлж байгаа. Би үхэх ёстой нь бол чиний сайнх биш ээ. Мөнх тэнгэрийн тааллаа. Иймд чи битгий баярл хормын төдийч битгий баярл хумсын төдийч битгий сайрах. Өчүүхэн бол та нарын явдлыг бол манай эзэн мэдээд тэгээд эзний хэлэн далай мэт дагуулгайлж Азербайджанаас Месир хүртэл нутгийг Монгол морины туурай одоо тэгшлэнэ. Би бол Хөлөг хааны жирийн л нэг цэрэг. Над чиг ийм ирс эзэнд мянгараа байгаа гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ хүний сэтгэл зүй ямар байгаа юм амар харагдаж байгаа. Тэгэд энэ өөрийн талын цэргийн сэтгэл зүйг бол дэд зэрэгээр бэлдэж байгаа байхгүй. Дарга нь ялагдана гэсэн ойлголт байхгүй. Цэрэг нь юуны төлөө дайнд явж байгаа вэ гэдгээ мэддэг. Энэ бол их зүйн юу. Нөгөөх нь бол одоо энэ өрн техник бичээд байгаа. Одоо энэ амар дайснууд тэгэл орж ирэл ихний хотыг бүр хүүс тэмтрэл тэндээс зугцсан хүмүүс нь дараагийн хотууд руу зугтаагаал тэгтээ одоо ингээл амар хүмүүс ирж гэн ингэж гэн одоо энэ ерөөсө тэнгэрийн гисгээл ирж гэн мэрж гэн гэдэг ингээл яриа тараагаад ингээ явдаг. Энэ бол нөгөө дайсны дараагийн хотууд нь өөрийг нь эсэргүүцэх сэтгэл зүй байхгүй болгож байгаа. Ийм байлдааны арга байна. Ер нь тэр үеийн одоо их сурвалжуудыг судалсан хүмүүс бичээд байгаа юм л да. Би бол одоо харамсалтай персил бидэхгүй учраас перс их сурвалжийг персил дээр уншиж чадахгүй байна. Орос их сурвалжийг бол би уншаад байгаа нөгөө орос хэл сайн мэддэг учраас. Тэгээ тэн дээр яг Монголын довтлогооны үеийн Оросын их сурвалж дээр бол бичиж байгаа одоо хүмүүс эсэргүүцэх тухай бичихгүй. Энэ бол одоо бурхнаас бидэнд илгээсэн гисгээл байна гэж л бичээд байгаа. Одоо бидний нүгэл их болж тэгээд тэр нүглийн одоо гисгээл болгож энэ амир хүмүүсийг ирүүлсэн байна гэдэг. Тэгээд бурхны гисгээл юм чинь тэрийг эсэргүүцэж чадахгүй үстэй. Гэхдээ эсэргүүцлээч чи дийлэхгүй үстэй. Тэ? Тэгэхээр зэрэг бурхны гисгээл учраас чи төвчих ёстой байхгүй. Тэр зовлон зүдгүүрийг төвчиж бурхандаа өмнө чи харуулах ёстой. Ингээд энэний цаана юу Монголыг эсэргүүцэж болохгүй л гэдэг амар том сэтгэл зүйн дайны логик явж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг энийг одоо төгс хийж чадчихсан улсууд нь бол одоо Чингис хаан түүний залгамжлагчд байх юм. Тэгээ яг байлдааны туршдах сэтгэл зүй янз бүрийн арга техникүүд бол дуусахгүй болно шүү дээ. Тэрийг хоёлаа дараа нь ярина. Тэр бол зөндөө юм болно. Хоёлаа одоо ингээд нөгөө стратеги төлөвлөлтийн төвшөнд яриад байна шүү дээ. Чи өөрийн зэрэг чинь итгэл үнэмшилтэй, дарга нар чинь ялна гэдэг хатуу бодолтой тий. Дайсны зэрэг бол эднэрийг эсэргүүцээд нэмэргүй энэ бол бурхны гисгэл биднэр дээр ирж байгаамаа гэсэн ийм бодолтой. Тэгээд чамд одоо хүчин зүтгэж байгаа одоо нэг үгээр хэлбэл урагч юм шиг тий. Тим нөхдүүдийг бол гарал үүсэл яс үндсийг харгалзахгүйгээр шагнаж байгаа байхгүй. Жишээл одоо Чингис хааныг их ядарч явхад Балжин нуурын давстай уснаас ууж исэн энтергээд одоо домог байдаг л да. Тэгэхээр тэр Балжин нуур дээр мань үнийг ядарч яхад нь хүнс мал авчирч өгсөн одоо энэ хоризмын худалдаач Хасан гэж нөхөр тэр ч нөгөө хоризм руу дайнд явхад Монгол цэргийг дагаад энэ чи энийг дагаж явдаг лээ. Зүчиг билүү цагаадаг билүү дагаад орчуулагч маягаар нь явж байгаа хөө. Тэгээ энэ хүн чи явж байгаад нэг хотын дэргэд алагдчихж байгаа. Тэгээ алагдангуут нь тэр мужиг тэр чигт нь хүүхдийн захирагчаар тавиад өгч байгаа хөө. Өөрөөр хэлбэл тэр хүнд аюулгүй байдлын баталгаа өгч чадахгүй ч гэсэн амжиргааны баталгааг амар өгч байгаа үстэй.
Тэгэхээр тэр хүн чинь ингэж явж байгаа юм гэдэг. Тэр чинь дахиад сэтгэл зүйг нь бүрдүүлээд шүү дээ. Тэгээд дараа нь хоёулаа тэр үнэгэн давааны тултан дээр ирсэн. Алтан улс руу оронгуудаа л хятангуудад танай улсыг устгасан дайсан та нарыг дарангуулад байж штэ. Бид нэр тэрий чи үсийг авах гэж байгаа юм. Тэгээд өөрийнхөө талд татчих чинь. Энд чинь айгүй том сэтгэл зүйн тоглолтуудыг хийж чадж байгаа байхгүй. Түрүүнд дурдсан нөгөө монголчуудын маневрын байлдаан гэдэг хөдөлгөөнт байлдаан гэх юм уу? Энэ бол бас монголчуудын цэрэг дайны маш чухал тактик нэг. Монголчуудын гимээр тий. Монголчуудын бий болгосон юм шиг гэмээр. Энэ тактикийн онцлог нь юу юм? Яг хөдөлгөөнт байлдаан би түрүү хэлсэндээ нөгөө энэ юунууд энэ монголчуудын одоо монголчууд ч яг ер нь нүүдэлчдийн юу олон мянган жилийн туршид ингэж юу одоо бий болсон байлдааны шалгарсан одоо тактик гэх юм уу да тий. Тийм болохоор зэрэг тэр хөдөлгөөнт байлдааны онцлог юу юм бэ гэхээр их орон зайд байлдааны ажиллагааг явуулдаг. Одоо чи ингээд Европын түүхийг уншаад за Ромын түүхийг уншаа хамгийн их дантай бантай гэж бодоод тий. Тэгэхэд Ромын түүх чинь ингээд очиод нэг газар дайсантай тулаад тэр газараа байлдаад байгаа шүү дээ. Нөгөө гладиатор киноны ихийг санаж гэнэ үү? Нэг германуудтай байлдаал тий. Эл нэг ойдэр тулчаал хоёр талаасаа тэр бол нэг харж яхад нэг сандаал нэг 5-10 км-ийн дотор болж байгаа байлдаан яваад байгаа шүү дээ тий. Монгол зэрэг бол тийм байхгүй. Одоо тэр байлдааны талбарыг бол хэдэн 100 км-ээр дэлгэмэл төсөөлж байлдана. Дайсан ирэхээр одоо Калка гол дээр бол Сүбэдэбаатар 9 хоног үлээ 8 хоног үлээ ухарж байгаа шүү дээ. Тэгээд ингээл хөсгөө хаяал ухраал дайсан улам шунлан хөдлөл нөгөө өсгийн дэрэмчл дахиад дэрэмдэл. Тэгээ ингээд нөгөө тэр чинь нөгөө цэргийн ангууд нь янз бүрийн хурдтай байгаа шүү дээ. Хевчаагууд хөнгөн морин цэрэг хамаагүй төргийн явна, Оросууд хөнгөн морин цэрэг хамаагүй удаа явж гэдэг. Тэгээ нөгөө нэг өөрөөс нь 4 дахин том хүч нь ингээд цувраа цунаад тэгэнгүүт нэгээр нь цахиу явчихж байгаа байхгүй. Одоо хөдөлгөөнт байлдааны тактик гэдэг маань. Одоо хоризмын дан дээр түрүү хоёулаа жишээн дээр ирлээ. Гинт ингээл олон газар ороод. Тэгэнгүүт л ерөөсө тоо тамшгүй олон дайсаа ороод орлоо. Хаана хинж байгаа юм бүү мэд. Тэгээд нөгөө юу яадаг? Давшихтаа одоо ингээд за бид нэр автраараа гэж чиглээд давшиж гин гэж бодлоо гэхэд нөгөө цэргүүд айгу өргөн фронтоор тарж давшдаг. Тэгээд тар давшаа тэр хавьд байгаа нөгөө хөдөө орон нутагт байгаа нөхдүүд чинь бүгдээр ингээд одоо үргээгээд хот руу зүхтаалгаад нэгдүгээр явцсан хүний орон гэрээс ч омог олдсон шүү дээ ойлгомжтой тий. Хоёрдугаар бүгдээ хот төр очиж шавчихлаар чинь хотод хүнсний хангамжийн асуудал үүснэ, усны хангамжийн асуудал үүснэ, халдвар төвчний асуудал үүснэ. Тэрийг нь бас тооцоод шүү дээ. Ингээд ийм сонин ийм маневрээр байлддаг. Тэгжээс гинт ухарж алга болдог. Тэгээ нөгөө дайсан учрыг нь олдог. Тэр учрыг нь олохгүй чинь бүр хаа байсан 19-р зууны ихэнх хүртэл үргэлжилж байгаас нөгөө Наполеоны зэрэг Оросд ороод ирсэн чинь халимаг цэргийн хороодод нөгөө Француудтай байлдаад Францууд ойлгодог гинт дайрч орж ирснээр пик гэж алгуулчихдаг. Тэгэхээр нөгөө Францууд нь одоо Франц цэргийн этикетэр бол дайсан цовчлаа гэж бодож байгаа байхгүй. За гэдэг сайхан буу муугаа хураагаад маршинд орох гэжсэн чинь нөгөөдөл чинь пүг гэж ирэхэд ороод ирдэг. Нөгөөдөл нь буугач янз бүр амжаагүй идэл үрж ирэл ядалбаар олслол явцдаг. Гэх мэт нөгөө тэр нүүдэлчдийн энэ маневрын байлдааны тактик гэдэг нь тийм сонин тактик байгаад байгаа юм л да. Дөнгөж 20 дугаар зууны ихээр өмнөх нэвтрүүлэг дээр нөгөө 5 замын дайн дээр чинь хятадын өөрөөсөө ил тав хүчийг бас тийм нөгөө хятад мэдээлэхтэй те нэгдсэн жагсаал байхгүй гэмт ингэж орж ир зохиод манай зэрэг байлдыг л алгуулсан байх юм аа гэдэг ч те тэр чи яг энэ үед бий болсон одоо юу нөт байхгүй байлдааны энэ үед ч биш те ер нь олон мянган жилийн турш нүүдэлчдийн одоо хэрэгжилж ирсэн байлдааны тактик болж таарч байгаа байхгүй. Тэгэхээр чин нөгөө зөвхөн дундад зуунд биш бүр хүн нүгээс тий ярих нь шүү дээ. Хүн нүгийн хан улстай хийж байгаа даймаа. Тий тийм гэсэн үг. Энэ дээр бол дэм хөдөлгөөнтэй юунууд жишээнүүд байгаа юм. Зүүнд хүн одоо хүн
жужаанууд бүгд л нэг ийм хөдөлгөөнтэй байлдааны тактик хэрэгэлдэг. Хүмүүст одоо хамгийн их тод жишээ Исэн хаан байна да. Төмөгийн байлдаан гэж. Тэнд чинь нөгөө амар олон хэдтийн цэрэг давшаад ирэхэд нь Исэн хаан чинь хүчээр хамаагүй цөөхөн байгаа мөртөө маневрын байлдаан хингүүтэй хааныг олзолчихж байгаа. Тэгээд удирдлахгүй болсон. Өнөө удирдлахгүй болсон гэдэг зэрэгч яхаа мэдхээ бичиж байгаа шүү дээ. Тэгээд тэрний тооны олон ямар ч хамаагүй болж эхэлж байгаа. Ийм төр зураг харагдаж байгаа байхгүй. Хөдөлгөөнд байлдааны тактик гэдэг тэрүүгээрээ ийм сонин давуу тал үүсгдэг л. Бас нөгөө түрүүн цугас дурдсан Мин улстай хийсэн баг хаадын үеийн тулаан дээр бас энэ хөдөлгөөнтэй. Тэгээ одоо Батмогтай хааны үед Мин улсын цэргийг 2 ч удаа буцагсан. Энэ тулдааныг авч үзэх юм бол дандаа одоо манайхны хэрглэж ийсэн ухраад алгалцдаг. Тэгээд араас нь дайсан хөөгөөд ингээд хангамжийн шугам нь сунаад ирэхээр нь ардуур нь орж хангамжийн цуваг нь үгүй хийгээл. За тэгээд үлсгэлэн хятад цэрэг гэдэг бол ямар юмны цэрэг байх баг хүн биш болж байгаа. Хятад хүн үлснэ гэдэг чинь хэцүү шүү дээ. Тэгэл зэргийн сахилгач байхгүй болол тэгэл нөгөө төл нь ухар цухтах юмдаа ороод тэгээ зогтож яваа нуруугаа харуулж яваа хүний одоо намнах бол өөдөөс чинь сэлэнбэрээ зогсож байгаа хүнийг алгаас амаагүй хэлбэрлэл байгаа шүү дээ. Тэгэл ан ав хийж байгаа юм шиг нөгөө зогтож яваа нөхдүүдийг хятад тавьчихдаг. Тийм л байсан байгаа юм да. Түрүүн бас ярьсан дайсны цэргийн удирдлагыг устгах нь бас стратегийн юм байна. Тэгээ тактикийн хамгийн чухал нэг. Тий. Энэ нь бол яг байх нь шүү дээ. Удирдлагыг устгах нь дайсны цэргийг удирдлага болгоно гэдэг бол стратегийн зорилт байгаа. Тэгээд тэрийг оперативын төвшин, тактикийн төвшөнд хэрэгжүүлж исэн жишээнүүд маш олон л доо. Хоёулаа түрүү тэр юун дээр хоризмын дайн дээр хоризм шах Мухаммедыг яаж хөөж нөгөөтгч бүр амьсгаа өгөхгүй хөөсөөр яваад тэгээ Каспийн тэнгисийн нэг арал дээр нөгөөх нь хүчж байгаа шүү дээ. Тэр нөхрийг араас нь хөөхгүй бол нэгдүгээр тэр чинь одоо нөгөө тасарцсан хэсэг усаг болцсон цэргүүдээ буцааш нэгдэх удирдлага тэнд яваад байна тийм үү. Хоёрдугаарт магадгүй тэр хүний чинь тойроод эсэргүүцлийн хөдөлгөөн цэргийн хүч босно гэдгийг тооцож шүү дээ. Тийм учраас тэр хүнийг ерөөсөн нэг өдөр нэг газар 50 хоноггүйгээр зэвс үед хоёр араас нь мөш гэж явж байгаа ийм төр зур харагдаж байгаа. Энэ дээр бол жишээл Оросын вант улсуудын эсрэг хийсэн дайн дээр одоо ингээд стратегийн төлөвлөлт талаас нь аваад үзэх юм бол эхлээд ягаад Рязань хотыг дайрж яана вэ гэхээр Рязань хот бол Оросын зүүн хойд Оросын хамгийн том Владимирийн их вант улсын хараат улс. Тэгээд чиний хараат улсыг очиод зохихоор Владимираас чи их зэрэг гарч ирнэ шүү дээ. Өмөрхөр тэ. Тэгэхээр зэрэг дайсны цэргийн гол хүчийг тулдаанд эхлээд дутчихж байгаа. Тэгээд тэднийг коломны дэргэд буцахад тэгээд цаашаа Владимирыг эзлэх гээд очисон ч нөгөө Юрий Всеволодович гээд их ван зугатаачихж байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэр чи араас бурандаа төмтэй аваад мөшгсөөр яваад тэгээ сит голын хэрэг дээр байж ахт нь очиж устгахчиж явах жишээ нь. Одоо Унгарын Беловон маань хүн чинь сая голын тулдаанд ялагдаад зугатааж байгаа шүү дээ. Тэгээ тэрний араас ч хадааны корпус явж байгаа. Явсаар байгаад бүр Адриатын тэнгисийн хэрэг хүрээд Житадын Триест хотын наахантай буцаж эргэж байгаа байхгүй. Нөгөө Белоч очиод арал дээр гараа сууцсан. Тэгээ Монгол зэрэг одоо ус онгоц байхгүй юм чинь араас нь мөшгөж чадахгүй. Тэгээд их зэрэг нөгөө хевчакуудыг хөөгөөд Болгар руу эргээ явцсан байсан учраас нөгөө хадааны цэргүүд буцахад хүрч байгаа юм л да. Монголчуудын бас нэг цэрэг байлдааны онцлог бол дандаа өөрөөсөө ил дав хүчтэй тулдаг, тэрнээс айдаггүй. Заримдаа 10, заримдаа 100 магадгүй тийм том зөрүүтэй тооны зөрүүтэйгээр байлдаад ялдаг. Энэ нэр нь монголчуудын цэрэг байлдаануудаас одоо танд одоо жишээн дэр байна уу? Ийм харьцаатайгаар тулж байсан гэдэг. Гэхдээ одоо тодорхой жишээнүүд бас байна. Яг тэр үеийн цэргийн тооны харьцааг хэлэхэд их хэцүү л дээ. Нөгөө судар бичгүүдэд, сорулж бичгүүдэд бичиж байгаа дундад 100-ны үеийн хүний юун дээр чинь одоо нөгөө
тоог нь янз бүрээр өсгөж бичин, багасгаж бичин тэг. Хоёулаа Бирмийн дайны тухай дугаар дээр үлээ. 6 сая монгол гээл бирмүүд бичээд яг өнөөдөр тэнд нэг 20 мянган нөхөр явж байгаа шүү дээ. Тэг чи 20 мянгаыг 6 сая бичнэ гэдэг бол айгүй юутай. Тэгтээ одоо жишээл Калка голын тулдаа ингээд хоёулаа тэр жишээ татчих шүү дээ 1223 оны. Тэр тулдаан дээр бол 2 түмэн зэрэг Монгол талаасаа байсан гэж байгаа. Тэгэхээр одоо 2 түм гэдэг бол яг 20 мянга ч гэсэн үг биш гэдээ хоёлаа ярьж ирсэн тий за нэг 12 орчим байсан байж магадгүй. Тэр чи бас улаг өнгө Ираныг нефт гараад Кавказыг нефтвэлдэд ирж байгаа шүү дээ. Хохирлт мэдээж амссан бай таарна. Оросууд бол өөрснөө 80 мянган зэрэгтэй байсан. За 80 мянга ч бас юу л бол гэж хоёлаа ярьсан. Тэгтэл одоо 40 мянга байсан бэ гэж бодъё. Тэгээ 10 мянга 40 мянга 4 дахин бага шүү дээ тий. Тэгэхэд тэдний чинь цэргийн одоо байлдааны уран арга хэрэглээд буцагч чадж байгаа байхгүй. Хурам чухалт. Хийгээл дайсны цэргийн өчиг нэг дор нэгдмэл 40 мянган хүнийг буцахад маш хэцүү шүү дээ. Сайхан зовуулаад одоо нөгөө илдэх гэж байгаа гурав шиг цовж тавьж жагаад буусныхаа юугаар ингээд гэрчээд хийж байгаа юм шиг л хийгээ хийж байгаа байхгүй. Одоо дахиад ч надад асуух таны ярих зүйл дахиад нэг цаг бараг 2 цагч болох гээд байна. Тийм учраас юу вэ? Энэ сэдвээ 2 хугаад гаргачих гэсэн бодолтой байна. Тэгээд үргэлжлүүлээд дараагийн сэдв гаргая. За тэгээд Дэлхийгээр тархан суугаа монголчуудын зар мэдээллийн нэгдсэн төв орлоо